Хай, өглөөний цагаа бэлдээ. Сая хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчөөд гэрхлүүгээ баг хумгүй гүйж ирлээ шүү дээ. Хурдан цайгаа хийж уумаар санагдаад. Гэдэс өлсөд. Тэгээд бас нөгөө шин тоогоо авсан болохоор маргааш өглөө яг тийм юм хийж идэндээ гэж шүнжэнгөө ботцсон чинь бүр өөр олон өлсөд. Тэгээд авсан тоогоо маань өмнөх хэргэлдэг тоогоноос маань хэмжээ арай том. Тэгээд арай хүнд санагдсан шүү дээ. Нэг би одоо чинь өнөг шарахтаа өмнөд тоогоогоор шууд бариулнаас нь барьчаа тоогоныхоо тэгжээ шууд ингээд хальт өргөөд ингээр өндөг маань өөрөө агаар дээр эргээд нөгөө талаараа шарагдчихдаг гэсэн аахгүй юу. Тийм өргөхөд арай хөнгөн гэсэн. Тэгсэн чинь энэ тоогоо маань арай хүндэн байна. Өндөг шарахад заавал ингээд хоол утгадаг хотгоор хараа ингээд нөгөө тийш нь харуулахгүй бол яг өөрөөр нь ингээд нэг гараараа бариулнаас нь эргүүлж бол дэлгэргүй юм билээ. Тэгээ болгоомжтой тавихгүй бол билетгээ агаалчих магадгүй. Гэтэ арай илүү хүнд байгаа гэдэг чинь тэгэл илүү чанар сайтай гүжирмэг байгаа гэсэн үг л ах л та. Би ингээ хаяанда зурагтаар ч юм уу, интернетээр ч юм уу хятад эмчнэр одоо нэг жин хасах зөвлөгөө өгсөн тэмэрдүү мэдээг нь сонсохоор яг ингээд миний одоо хооллоод байгаа энэ гурил будааг огт хасдаг юм одоо дэглэм гэх үү те. Энийг нэг зүв гэдгүү шүү дээ. Хятад бол ер нь хүн нүүрс ус авах хэвээр уураг одоо юу гэдэг юм бос ямаач яг ингээд зөв хэмжээтэйгээр авах хэвээр. Одоо жишээ нь өглөөдөө бол бүхэл өрийн гурил, за бага хэмжээний цагаан гурил, ер нь ингээд бага хэмжээний будаа, 5 төрлийн будаа ч юм уу, ер нь ингэж хэрэглэх л ёстой. Нэх ингээд хориод ах шаардлагагүй. Гэхдээ хэмжээгээ арай бага, хоол дундураа элдв амттай итгэхээ багасгachиж, тэгээ дээрэс нь маш их хөдөлгөөн хийж турна гэж айгүй ярьдаг. За. Гэтэ яг богино хугацаанд аль нэг одоо нүрс усаа ч юм уу илт багасгаад нэг ингэхийг бол өстой богино хугацаанд л зөвшөөрдөг. Сая хүүгийн цэцэрлэгийн багш нь над руу мессеж чичиж байна. Өчигдөр гэрийн даалгаврыг хийлгээгүй байна гинэ. Хүн маань ингээд нүүн цэцэрлэгийн ахлах бүлэгт орсноос хойш ер нь тоглох, наадах нэг тэр цаг нь арай багасаад цэцэрлэгтээ. Тэгээд илүү хичээл үздэг болсон эдний анги. Тэгээд хичээлч гэжтэй ер нь тэгэл гэрийн даалгавар ер нь өдөр болго өгдөг. За тэгээд одоо нэг зураас зурах, бөөрийнхий зурах гэсэн нэг юм одоо сургуулийн өмнөх бэлтгэл анги шиг л үйл явцуулаад байгаа байхгүй юу. Тэгчээд хамгийн гол нь гэрийн даалгавар өгöd байдаг. За надад тэр нь бас арай эрт юм болов хүүхдийг арай эрт ингээд жоохон дарамтанд оруулах гэдэг юм болов гэж хараад идэв. Өчигдөр болохоор хүмүүс маань цэцэрлэгээс ирчээд тоглоод исэн байхгүй юу. Би ч бас гэрийн даалгавартай гэдгийг мэдсээр за тоглог гэж бодоод даалгаврын чийлгээгүй юм. Тэгсэн чинь өнөөдөр ингээд багш нь даалгавраа хийсэнгүүгээд ингээд шахаад эхэлж байгаа байхгүй юу. Ер нь хятадууд нэг хүн өөрийн эрх чөлөөгөөрөө энтер гэж ярихаас илүү хүн бол нийгмийн амьтан. Тийм болохоор ер нь нийгэмдээ зохицож, бусдыгаа даган дуурайж, нийтлэг стандарт эрх ашгийг мөрдөж гэдэг ер нь энэ үнцгийг гаргаад идэв. Тийм болохоор хэдийгээр ингээд хүүхэд даалгавар хийхгүй байх нь одоо нэг талдаа өөрийн эрх боловч ерөөсөө тэрийг өөрийн эрх гэж харуулдаггүй. Бусдын чадаад хахад чи яагаад хийхгүй байгаа юм бэ гэд ингээд нэг цаанаасаа түрээд түлхээд идэг. Тэгээд хүүхдүүдээ хэд их ингээд хичээлээр шахах нь зөвхөн хичээлийг чухал тооцоод одоо өөр бусад хөгжил нь муудаад байна гэдэг өнцгөөсөө яг ингээд хүүхдийг айгүйх завгүй байхыг бол айгүйх дэмждэг. Гэхдээ зөвхөн тэр цаг нь хичээл зарцуулагдах ёстой биш гэж айгүй хардیں۔ Одоо жишээ нь ер нь нийгмийн ард түмэндээ ингэ таниулах гэдэг өнцг нь одоо жишээ нь энэ нийгэм чи айгүй цахим орчин, цахим худалдаа одоо цахим ертөнцтэй маш юм уялдаа холбоотой болчихсон. Ийм нөхцөлд хүүхэд цахим орчинд хэдийгээр би энэ яг өөрөө чи хажуу сууж байгаа боловч ухаан санаа тэр хийж байгаа зүйл нь шал биднэрт ингээ харагдахгүй орчинд ингээ хийгдээд байдаг болсон. Одоо үүнээс ингээ хүүхдүүдэд сэргийлэхийн тулд ер нь хамгийн чухал нь л одоо ингээ завгүй байлгах. Заавал ингээд дааш давшгүй хичээлээр шахаад илгүүгээр одоо жишээ нь зурах анги, дээс тоглох анги зэрэг юм нэг чухал биш юм ангиудад хүүхдүүдийг бүртгүүлээд ингээд явуулаад идэг. Тэрнийхэн гол утга санаа нь болохоор хүүхэд тэрэндээ ингээд гарших, сайжрах гэхээсээ илүү зүгээр л хүүхдүүдэд завгүй байлгаж байгаа хэлбэр гэж энийг тайлбарладаг болоод байгаа. Тэгээ завгүй жоохон дарамттай байх нь илүү муу асуудлаас, муу зүйлсээс хол байх гэж хардаг. Тийм болохоор ер нь тэгэл хүүхдүүд бараг цэцэрлэгээс эхлээл тэр тусмаа 10 жилийн хүүхдүүд айгүй завгүй хийх юм ихтэй
завтай байх хугацаа айгүй багтаа болохоор ер нь тэгээд гадуур тоглоод ч юм уу эсвэл онлайн орчинд ингээд цаг өнгөрөөд байх боломжгүй болгож тэрийг тэгээ хүчээр шахуу ингээд зохицуулт юм шиг харагдаад байдаг. Ер нь тэгээ заавал хүүхэд гэлтгүү. Ер нь насанд хүрсэн хүн ч бас тийм л идэм биш үү те. Илүү боломжтой болоод эхлэхээрээ, илүү цаг хугацаа завтай болоод эхлэхээрээ нэг биеийн амрыг хараад нэг арай одоо буруу зүйл дуруу татагдах боломж нь арай ихсдэг ч гэх юм уу. За бай бай.